Орон аймаг Хэрлэн сумын ерөнхий улс улсын 12 дугаар сургуулийн менежер Харамины би боловсролын салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Монгол улсын зөвлөх багшийн болцлыг 2016 онд хангасан. Ингээд та бүхэндээ багшийн хөгжилд хичээлийн судалгаа чухал болгон арга туршлагаа танилцуулж байна. Хичээлийн судалгааг 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Ингээд хичээлийн судалгааг зохион байгуулахдаа хэд хэдэн алхмаар хийж ажиллаж байна. За хамгийн нэгдүгээр хичээлээ бэлтгэх төлөвлөх. За энэ үе шат дээр бол хичээлийн судалгааны бага хамгийн түрүүнд байгуулна, асуудлаа илрүүлнэ, судалгаа хийх аргачлалаа тодорхойлох, тухайн жилийнхээ судалгааны сэдвээ судлах, хичээлийн сэдвээ сонгох, судалгаат хичээл заах, хуваар гаргах, бэлтгэл судалгаа хийх, хуваар гаргах, судалгааны бэлтгэл явц үр дүнг хэрхэн дүгнэх, ажлын төлөвлөгөөгөө гаргана, судалгааны явцын календарчсан төлөвлөгөөгөө гаргана. За ингээд дараагийн үе шатанд хичээлээ заах, ажиглах алхмыг хийн. Үүн дээр сургуулийнхаа туршлагатай болон залуу багш нарыг чиглүүлэн ажиллаж байна. Энэ үйл дээр төлөвлөгөөний дагуу судалгааны багийн гишүүд үүрэгт ажиллаа хийн, ажиглалтын баримтаа цуглуулж боловсруулалт хийнэ. Ингээд дараад нь хилцүүлэг хийн. Хилцүүлгийг төвлөх тэргүүлэх зэрэгтэй болон сургагч багш нараараа удирдуулна. Мөн засан сайжруулж зөвлөмж боловсруулна. Аргаа сайжруулах хилцүүлэг хийгээд тэмдэглэл хөтөлж баримтжуулна. Дараад нь хичээлээ засан сайжруулна. Засан сайжруулахдаа бол юуны төрөнд даалгаврын тавил, ажлын хуудас, ажиглалтын хуудас зэргийг бол голж ажиллаж байна. Мөн хичээлийн бэлтгэл судалгаагаа төлөвлөгөөний дагуу дахин засан сайжруулна. Мөн хуваарийн дагуу дахин сайжруулах өгүүлбэрүүдийг бол хийж ажиллаж байна. Эцэст нь үр дүнгийн үнэлгээ хийн, судалгааны ажлын үр дүнд боловсруулалт хийн, судалгааны явц үр дүнгээ үнэлнэ. Дараа нь тайлан бичиж тайлагнана. Энэ үр дүнгээ бол бид нэр судалгааны илтгэл бичиж боловсруулж байна. За хичээлийн судалгааны хамгийн чухал сэдв байдаг. Жил бүр хичээлийн судалгааны сэдв сонгохдоо сургуулийн сурагчдад туламдаад байгаа асуудлыг илрүүлж түүнийг шийдэх зорилгоор сэдвээ сонгож байна. Ингээд бидний хувьд бол 2013 оноос хойш 24 оны хооронд нийтдээ 11 зорилгыг хүрээнд одоо хичээлийн судалгааныхаа үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. За ингээд сэдв болгон зорилготой учраас одоо хүүхдийнхээ үр дүн акцийг тооцоход бол боломжтой болж ирдэг. За ингээд хичээлийн судалгааны эцэст багшийн хөгжилд гарч байгаа акцууд бол нэлээд байгаа. Тухайлбал хичээлийн судалгааг тогтмол хийснээр сургууль бүр өөрийн арга зүй бүтээж түүнийг олон дахин давтаж судалгаад хичээл зааж суралцахад ахиц гарч байна. Мөн энэ аргыг бүтээх явцдаа багш нар өөрсдөө мэргэжлийн хамтын үйл ажиллагаагаа хийх явцдаа хөгжиж байгаа нь давуу талтай байна. Хичээлийн ажиглалт суурьтай мэргэжлийн хэрэгцүүлгийг хичээлийн судалгаагаар хийснээр бол багшийн мэргэжлийн хөгжил идэвхжүүл аяндаа өдөр тутамдаа хөгжиж байгааг олж харсандаа бол бидний хувьд баяртай байна. Ингээд хичээлийн судалгааны үр дүн суралцууг дэмжсэн нэлээд олон аргыг бий болгож чадсан. За жишээлбэл хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйн практик хурал дээр бол бид нар өнөөдрийн хувьд бол 29 арга зүй түгээн дэлгэрүүлээд байна. Үүнээс бол одоо сургууль зориулсан судалгаан дээр бол хичээлийг самбарын бичгээр хөтлөх нь арга зүй бол үндэсний хэмжээнд шилдэг арга зүй болсон. За байгууллага сурталчилгын түвшин дээр алхамаар арга зүй мөн бас шилдэг арга зүй болж шалгарсан. Хэл нийгмийн ухааны салбар дээр бол анхааралтай сонсох, аргаар сонсох, ярих, бичих чадварыг ахиулах нь туршлага маань бас шилдэг арга зүй болсон. Байгалийн ухааны салбар дээр суралцсан алдаанаас хэрэглэгдэхүүнийг сайжруулсан үр дүн туршлага бол шилдэг арга зүй болж чадсан. Ингээд эцэст нь бид бүхэн хичээлийн судалгааны эцэст гарсан үр дүнгээр бол 2 удаагийн эмэгтэйлийг боловсруулан олонний хүртэл олгож одоо харилцан суралцаж хамтран ажиллаж байна.